Don't stop, make it pop, DJ blow my speakers up tonight. I'ma fight till we see the sunlight. Tick tock on the clock, but the party don't stop now. Санаа та бүхэндээ 8 влогоор уулзч байгаа маш их баяртай байна. Угсаа влог болноор уулзах болгонд айгүйх баяртай байдаг. Тэгээд энэ удаагийн влогоор өмнөх 7 влог дээр амсын ясны ороод басны дагуу олон төгний тэтгэлэг тавьдаг хэрхэн басна байгаа та бүхэндээ хуваалцаар хэлсэн байна. Би ер нь олон төгний тэтгэлэг тавьдан болчоод болохоос өмнө ер нь бол тэгээд нэг хялгаруултын үе шатанд явж байхдаа ч гэсэн тэрвээ би болчих юм бол энэ тухайгаа ямар ч влог болгож оруулна да гэж амар буцсан. Тэгээд төсөл минь бич би голын төгний тэтгэлэг тавьдан болсон байна. Тэгээд дээрээс нь манай сургуулийн дод курсын хүмүүс маань над руу чатчээд та ингээд голын төгний тэтгэлэг тавьдан болсон мөлий баяр үргээ. Тэгээд тэрнээс гадна хэрхэн голын төгний тэтгэлэг тавьдан болсон тухайгаа влог болгоод оруулаарай гэдгийгсэн. Тэгээд тэрнээс надад амар авааштай тийм баярламаар байсан. Тэгээд тэгжсэн бүх хоёрнуудаа энэ өмнө баярлалаа гэж хэлье. Голын төгний талаар мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тэгэхээр голын мод маань нийгмийн хариуцлагын хүрээнд сайн сайхныг сангуулжуулж боловсролыг дэмжигч уран дуртай үйл ажиллагаа явуулж байгаа учраас 2003 оноос эхлээд өнөөдрийн хүртэл 17 жилийн турш оюутны тэтгэлэг хөтөлбөрийг одоо хэрэгжүүлсээр ирсэн. Тэгээд энэ 17 жилийн турш оюутны тэтгэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 15 салбарын 50 гаруй сургуулийн 1500 оюутнууд тэтгэлэг болгосон ийм тэтгэлэг байгаа. Тэгэхээр энэ голын төгний тэтгэлэг маань маш удаан үргэлжилж байгаа юм тэтгэлэг гэсэн үг. Энээс гадна зөвхөн одоо биднэрт мөнгөн шагналыг өгөөд ингээд тэтгэлгийн гардуудад дуусчихгүйгээр оюутнуудыгаа одоо судалгаа шинжилгээний ажил сургах. За дээрээс нь мэргэжлийн даалгаврыг голын төгнөд хийх юм боломжоор одоо бүрэн хангалтаараа бусад тэтгэлгүүдээс онцлог байсан. Салбар харгалзахгүй тэтгэлэг олгох нь маш авааштай байсан. Жишээ нь одоо хас банк гэх юм бол зөвхөн санхүүгийн жилээр суудаг тийм. Ингээд зөвхөн ингээд мэргэжил заацсан тэтгэлгүүд байдаг шүү дээ. Тэгэхэд голын төгний тэтгэлэг бол мэргэжлийн хамгаалахгүйгээр сонгол оруулалт гэж авдаг. Маш боломжтой бүх оюутнууд одоо боломж олгож байгаа ийм тэтгэлэг байдаг. За тэр юуны өмнө тэтгэлгээ танилцуулъя. За танилцуулъя. Тэтгэлгээр авсан шагналаа харуулъя. За тэгэхээр ийм тэтгэлэг ирсэн. Гадаж авсан тэгээд шагналын ёслолын үйл ажиллагаа бол үнэхээр одоо оюутан насны минь бас сүүлийн жил байгаад ч тэр аягүй дурсгалтай тийм байсан. Тэгээд маш сайн зохион байгуулалттай болдог юм лээ. Тэгээд ийм батламж гадуулж гисэн. Тэгээд ингээд миний зурагтай. Тэгээд энэ батламжин дээр болохоор ингээд нэг бичээд тэгээд ингээд тэтгэлэг тавих 2021 гэсэн батламж гадуулж өгдөг. За тэгээд дээрэс нь энэ өнөөдрийн сонин гэдэг энэ сонин дээр ингээд 100% хамруулдаг тэтгэлэгтэй. Тэгээд 100 оюутныхаа ингээд зургийг гаргацсан байсан. Тэд аюу хургуун тэтгэлэг гадуулж хэвчээр аваасан юм хард сонин мэснэ нэг үсэн ингээд ингээд 100 оюутан байгаа. Тэгээд эмчилгээ юу мөс стиси оюутнууд аюу 100 оюутныхан мөсгө 50% шахуу зэсгэд 30% гэх тийм хэмжээний хүмүүс байсан. За тэгэд аюу дурсгалтай билүүд аюу их өгдөг юм лээ. Одоо энэ болохоор бид нар колор карт билгсэн энэ болохоор мөнгөн шагнал маань ингэ байгаа. Ингээд колор карт шүү. Голын төгний карттай болсон. Тэгээд энэ болохоор ингээд халуунаар болдог усны сав байлээ. Тэгээд бас энэ тэмдэглэлийн зураг гэсэн энэ дэр ингээд ямар гоё альбом хэрэгцээний юм гоё тэмдэглэл хэвтрэл надад амар таалагдсан. За тэгээд дадлага их юм бичиг байгаа. Миний хувьд хуулийн чиглэлээр сурдаг болохоор голын төгний хуулийн одоо хэлтсэл дадлага их боломжтой гэсэн. Яа тэгээд мэдээж голын төгний нэрийн тэмдэг байна. Тэг цаас байна. Тэгээд за ингэж бол байна. За энэ мэдчлэн зүйлүүд энэ ирсэн. Тэгээд аюу гоё үйл ажиллагаа тэтгэлэг гадуулах үйл ажиллагаанд тэр одоо биднэрт тусалж байгаа энэ дурсгалын зүйлүүд маань тэр амар ингээд сэтгэл гаргаж шингээс нь ингээд шууд ингээд харагдчихсэн. Тэгээд голын төгнийхөө нийт хамт олонний маш их баярлж байгаа. Маш их дурсгалтай зүйлүүдийг ингээд зөвхөн одоо өрөмжлөж юм ингээд гадуулаад өгөхгүйгээр маш их мөн цэнц шингээд маш их цаг зав шингээд ингэж бүхэл бүтэн 100 оюутны тэтгэлэг олгож байгаа нь ингээд амар мөн цэнтэй бас энэ хамт олон аягүй бахархах сэтгэл төрсөн. За гол ярианд орцгоё. Голын төгний тэтгэлэг тавьсан болоод ийм юм авах нэ. За тэгэхээр хэрхэн голын төгний тэтгэлэг тавьсан болсон бэ гэдэг талаар ярив. Тэр юуны өмнө бол миний хувьд энэ жилийн зорилго маань тэтгэлэг авах байсан. Тэгээд за тэгээ голын төгний тэтгэлэг хөтөлбөр зарлагдлаа гэдэг ер нь бол фэйсбүүкээр мэдээлэл авсан. Тэгээд зарлагдсан гэдэг мэддэг тариудаа би шалгууруудыг хараад контент бэлтгэх юм байна. Бас эссе бичиж болох юм байна. Контент болон эссе бичих юм байна. Эхний шалгуулт бол нэг юм байх юм эндээ бэлдэж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр контентаа бол миний хувьд бол яг зарлагдсан өдрөөс хойш л ингээд
баг багаар ингээд бичээл яваад байсан. Янз янзаар бичиж үзсэн. Тэгээд хамгийн сүүлд би бол контент за ерөөсөө миний хобби гэсэн зүйл одоо контент бүтээе гэж хэлээд тэгээд контентаа бол нэлийн бараг 7 хоног шахах юм гэж бодож бас ингээд бичиж ингээд баг багаар явсан. Өөрийгөө бичээд явуулсан. Тэгээд нэг одоо бүтэн өдөр штэ 24 цагийг би зөвхөн тэр контентаа эвдүүлэхэд ингээд зарцуулсан. Одоо тэгээд би утсан дээр ингээд эвдүүлэхээс тэгээд эндээс бичлэг тасалж оруулахаас ахуулаад маш их ажил байсан. Тэгээд би яг нэг өдөр бүтэн гүрийцсэн айгуу сайн санаж байна. Ерөөс нь 2 минут 30 секундын миний одоо хобби гэсэн энэ контент бүтээжсэн. За эсэний хувьд гэх юм бол миний мөрөөдлийн ажлын байр гэсэн сэдвээр эсэ бичижсэн. Тэгээд эсэн дээр бол яг энэ зүйлийг амар баримтлсан. Мэдээж миний мөрөөдлийн ажлын байр учраас ингээд надад одоо ингээд амар гоё төсөөлөн бодоод ч юм ингээ хийсвэрийн хийх юм бичмээргүй санагдсан. Өнөөдрийн яг бид нарын би бол шүүхийн байгууллагад ажиллана гэж боддог. Шүүхийн байгууллагын одоо шүүгчийн туслахын одоо офс өөрөө ямар байдаг үлээ гэж зөндөө ингээл байна тийм ээ. Энэ бүхний мэдчихэж ингээ тэнгэрийн юм яриад байж болохгүй. Тийм учраас аль болох одоо ингээд нөхцөл байдалтай буусан бодтой өмнө хэлсэн харин энийг засаж засруулж болохоор юм зүйлийг бол би эсэнд аягүй тохож өгсөн. Эсэ контентын хувьд анхаарах зүйл нь гэх юм бол нэгдүгээр контент бол одоо цэвэр одоо чиний одоо ур чадвар тий чиний мэдлэг чиний сэтгэл ингээ шингэжээж тэр контент маш гоё контент болж байна. Энийг бол би одоо хэлж мэдэхгүй байна. Контентын ерөнхий агуулга бол одоо чиний уран санаа тий чиний мэдрэмжээс гарах зүйл одоо сэтгэн бодох чадвараас гарах зүйл харин анхаарах зүйл гэх юм бол бичлэгийн чанар маш сайн байвал их зүгээр гэж бодсон. Миний одоо нэг нэг эдитээ сайн хийсэн гэсэн миний бичлэгийн чанар жоохон муу байсан. Яг нэг дараа нь үзэхэд амар олон ингээд төвлөрсөн зүйлүүдээ чийлсэн болохоор ч тэр нэг тийм болсон. Тийм болохоор бичлэгийн чанар сайн байвал контент илүү гоё хийсэн контенттэй амжилт гэж харсан. За эсэний хувьд бол бас л нэг чи юу гэж бодож юм бэ? Чиний тэр зүйл гарах юм шиг санагдсан. Тэгэхээр эсэ контентын хувьд бол юм байсан. За эхний шалгуулт бол эсэ контентын шалгуулт байсан. За дараагийн шалгуулт бол бүлгийн ярилцлагын шалгуулт байдаг. За энэ бүлгийн ярилцлагын шалгуултанд би бол яг ийм зүйлийг анализ хийж ойлгосон. Ерөөсөө баг болгож ажилласан. Тэгэхээр эндээс ерөөсөө хэр чамаг одоо баг хамт олон манлайж чадчих. Тэр хэдэг одоо хэд зохион багаар ажиллаж чадвар чамд хэр байна. Өөрийгөө энэ олон хүний дунд ингээд илэрхийлэх чадвар чи хэр байна. Олонний дунд өөрийгөө яаж авч явж байгааг чинь амар одоо харж анзаарч ингээд багш нар ингээд хажуугаас нь тэмдэглэл хийгээд тэгээд ингээд бүлгийн ярилцлагаас л ингээд хүүхдүүдээ сонгоод авчт юм лээ. Тэгэхээр бүлгийн ярилцлагын хамгийн ихнийх дээр бол бид нар ингээд баг болцоод бүгд 20 хүүхэд ингээд тойрцоод тэгээд бид нарт ингээд бичиг хэрэгсэл тарааж өгч байсан. Тэгээд энийг тарааж өгөөд энэтэй холбоотой өөрийгөө ингээд нэг минут өнтер өөрийгөө танилцуул гэж хэлсэн. Тэгээд олон төрний тэр ажилч багш нар бас их таарахтан зүйл мэдээж тэр олон хүүхдүүд нэг ярьдаг хүүхдүүд байсан баггүй юу? Ер нь ингээд чимээгүүл аваад тэгвэл тэр хүүхдүүд ингээд тэрээ чи юу гэж бодож байна? Инээ чи юу гэж бодож байна? Чиний хувьд саний шалгуултаас юу ойлгож байгаа вэ? Аль болох энэ угаасаа л чимээгүй юм чинь ингээд ярьж байгаа хүүхдүүдтэй харьцах бус нийт ингээд маасаар ингээд бүх хүүхдүүдийг оролцуулж исэн бас тавыг сонсоод тэгээ шалгуулт хийж байгаа амар одоо маш үнэн шалгуулт гэсэн юм байсан. Бүлгийн ярилцлагын шалгуулт маш таалагдсан, маш их зүйлийг ойлгосон. Шалгуулт бүгнээс бид нарт ингээд дүгнэлт хийгээд эндээс ийм танарт ойлгох хүссэн шүү. Эндээс ийм зүйлийг ойлгох хүссэн шүү гэдэг ингээд амар гоё ингээд ойлголтуудыг ингээд шууд үйлдэлээр маань ингээд бид өгчээсэн амар сайхан байсан. За дараагийн шалгуулт бол ярилцлагын шалгуулт байсан. Ганцаар зэхлэн ярилцлага. За ганцаар гэхдээ тэр асууж байгаа энгийн гимээр ингээд бид хоёр хоорондоо яриа өрнүүлж чаад тэр зүйл маань би тэр яриа өрнүүлчихэд нэг 2-5 минуттай бас мах ингээд гараад дараа нь ингээд ярьсан зүйлээ ботхоор ингээд тэр хүн зүгээр л ингээд миний яг үний ярьж гин үү энэ хүнд ер нь зориг байна уу гэдгийг маань амар ингээд тойр утгаар аягүй их олон удаа ингээд татаж асуусан байлаа. Тэгээд мэдээж энэ яг ганцаар зэрсэн ярилцсан байвал чи яг хинбэ гэдэг чи аягүй гарч ирэх юм гэдгийг ойлгосон. Тэгэхээр энэ дээр бол аль болох үнэн байх хэрэгтэй, аль болох ингээд үнэнгээрээ байвал мэдээж тэр дараа нь дахин гэж өөрөө өнцгөөс нь асууж байгаа тэр болгоно ингээд дахин өөрөөр хариулт өгөх шаардлагагүй амар болно. Тэгээд гол нь сэтгэлийг одоо чамд бий өгөх тэр шалтгааныг хэлээч гэдэг асуулт бай. Ямар сэтгэлд үтчихсэн. Дээрээс нь би нэг хуулийн сургууль байдаг гэсэн болохоор чи бусад хуулийн сургууль байдаг гэсэн юугаар явах вэ гэдэг асуулт бас. Яг тухайн үед ингээд 30 секунд одоо бодох хэмжээнд надад жоохон бодож ич хариулсан асуулт маань яг энэ хоёр байсан. Тэгээд
хамгийн гол нь энэ зүйлээс миний ойлгосон одоо та бүхэн ингээд хэрэгтэй болов зөвлөх зүйл нь юу байгаа вэ гэхээр бид нар эхлээд авах гаддаг. Дандаа ингээд одоо бид хаан сэтгэлийг авах хэрэгтэй юм тийм ээ, ийм шаардлагатай байна гэдэг. Энээс илүү эхлээд чи одоо галан таны цэцэглэг бол цэцэглэгт оюутан болснороо ч юм уу эсвэл өөр ямар ч хамаагүй цэцэглэгт оюутан болснороо юу өгч чадах юм бэ гэдэг зүйлээ бас бодсон, тодорхойлцоо оруулах маш зөв. Энэ ярилцлага маш гоё болох юм байна би ойлгосон. Би ч зөв тодорхойлцоо орсон. Ягаад гэвэл энэ ярилцлагын шат маргааш гэж яхад дөрөв хорон ингээд аливаа цэцэглэгүүдийн ярилцлагын шатанд орсон оюутнуудын туршлагаас тэгээ видеогоос бичсэн ингээд юмудаас ингээд уншиж судлаад ер нь юм байт юм байна гэдэг. Өөртөө ингээд чиг баримжаа аваад тактик боловсруулаад орж ирсэн. Ер нь ярилцлага маань амжилттай болоод би тэтгэлэгт оюутан шалгарсан байгаа. Тэгэхээр тэр тэтгэлгийг авъя гэсэн зорилго байгаа бол тэр цаг хугацаа тэгээ дээрээс нь сэтгэлээ зориулах хэрэгтэй юм гэдгийг ойлгосон. Би бол контентэнд одоо маш их сэтгэлээ зарцуулсан. Тэгээд эсэнч маш их сэтгэлээ зарцуулж ингэж хийсэн учраас эхний шалгаруулалтууд надад амар байсан. Тэгээд дээрээс нь дараагийн ярилцлагын шалгаруулалтын дээр гэсэн би ер нь ингээд бас ингээд өмнөх оюутнуудын туршлагуудыг аягүй судалж орсон. Өөртөө ингээд бага хэмжээний ингээд тактик боловсруулж орсон маань бас ингээд аягүй энэ тэтгэлийг хөтлөх байна. Хүрсэн. Dan нэг юм байлаа. Тэгээд ерөөдөө цэцгийн шалгаруулалтын дээр би даанаа 4 төвчтэйгээ очсон. Тэгээд 4 төвчтэйгээ очсон учраас ингээд хамаа бүр таньдаг болсон нөгөө нэг захирлууд нь олсон альбан агчтан. Тэгээд намайг ярилцлагын шалгаруулалтанд ороход надаас ярилцлага авсан. Намайг дүүж ороосон бол ямар гоё дүрмжтэй юм бэ гэж шууд ингэж дуу алдчихлаа. Тэгээд энийн дэш тийм үү яг нэг ёслолын үйл ажиллагаа болох гэдэг нь буцаар бол мэйлээр мэдэгдэжсэн. Гэхдээ ингээд манай захирлууд чинь одоо ингээд 2 3 дугаар шатны хэрхэн байгаа гэж ингээд ажиллаад голом татны одоо цэцэглэг гаргах үйл ажиллагаанд рүүпэлт оюутнаас сонголоо. Энэ зүйлсээ ингээд юм хэлтэй ирээрээ гэдгсэн нэгээд би амар баяртай байсан. Тэгээд бат үнтэй хүмүүсд цэцэглэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд тэр олон оюутнуудын төлөөлөл болоод одоо сэтгэлээ хуваалцсан байгаа, өгсөн байгаа. Тэгээд энийг маань тэгээд ямар ч тэндээс оюутнууд бүгдээ дараа нь ингээд бид нар ингээд юм мэдээд ингээд хоорондоо танилцаад ингээд явсан. Тэгэхэд ингээд чиний хэлсэн үг чи аягүй таалагдсан шүү. Аягүй гоё өгсөн ингээд гэснээр тэрнүүднээс ингээд амар баярлсан. Тэгээд за миний хувьд голон тахны цэцэглэг хүртсэн одоо үйл явдал маань иймэрхүү байлаа. Тэгээд ямар ч мэдээж нэлийн цаг хугацаа зарцуулсан бараг ингээд сар шахуу хүлээлгэсэн. Эхний үеуд тэгээд ярилцсан дараа дахиад хүлээгээл амар догтлолтой үлийн тэнцэг оюутнуудаа шууд нөө мессеж бичдэг юм билээ л надад мессеж бити ирээсэй гээл тэгэл тэр 75 10 минутад дугаарлал залгаасаа гээл амар хүлээсэн юм догтлсон юм гоё нандин мөчөөс амар сэтгэл төлцсөн байна. Голон тахны шалгаруулалтанд энэ жилийн 500 гаруй оюутнууд юм материалууд ирсэн. Эндээс одоо 100 шалгаруулж тэтгэлэг гаргуулсан ийм үйл явдал байна. Тэгээд дээрэс нь тэтгэлэг хүртнэ гэдэг бол одоо ингээд бас ээж аавынхаа ачийг хариулж байгаа юм бас нэг хэлбэр байсан. Тэгээд манай ээж надад амар хитээсэн. Ер нь шалгаруулалт эхлснээс хойш би ер нь шалгаруулалтанд орж эхлснээс хойш дандаа сторигороо ер нь ингээд дамжуулаад гэсэн би одоо тэтгэл шалгаруулалтанд орох чинь хичээний ер нь ярьсан. Ээжтэй ч дээрээ бас нэлээж энэ охин тэтгэлгээ авчнаа гэдэг надад амар итгэл үзүүлэгдсэн байсан учраас ингээд ярихгүй утгаар ингээд амар сандарсан ингээд ээжийн тэтгэлгийг авчих үү гэдэг тэтгэлэг тавьсан байна гэдэг тэтгэлэг хамаагүй тэтгэлэг тавьсан байна гэдэг манай нэг төрийн хэрэгэд юм байлээ. Манай сургуулийн захиргаач гэсэн намайг их гоё одоо хүлээж авсан байна. Одоос багш нар гэсэн бичлээ аягүй баяр хүргэсэн. Энд бас амар баярлж байгаа. Тэгээд ээж хаад тэтгэлгийг алдаагүй тэтгэлгийг авсан. Ээж маань ч надад аягүй бахархаж байгаа. Тийм учраас оюутан байх цаг хугацаанд тэтгэлэг оюутан болоорой гэж одоо энэ бичлэг слогийг маань үзэж байгаа бүх хүмүүстээ уриал бүх оюутнуудтай уриалмаар энэ маш гоё мэдрэмж байдаг. Маш гоё дурсамж бий болдог. Тэгээд дээрээс нь бас өөрийнхөө үнэлэх хэмжээ чинь аюул мэддэг юм байна лээ. За ерөнхийдөө бол энэ удаагийн влогоор та бүхэндээ хэрхэн одоо тэнцэн талаараа одоо ярьлаа. Тэгээд хэрэгтэй мэдээлэл хүргэж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн влогоор дахин уулзцгаая. Баяртай.